Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдүүлээ 10,000 гол болсон байлээ. За тэгээ удахгүй амлсан ёсоор октын яриагаа хийн гэхдээ жоохон хүлээж агаарэ. Манай хүүхэд сэлхэн цэцэг тусцсан болохоор ер нь бол нэлийн завгүй байгаа. Тийм болохоор октын яриагаа жоохон хүлээж агаарэ. За өнөөдөр хэдүүлээ өсвөр насны жирэмслэл дугаарынхаа part 9-оор уулзаж байна. Өнөөдөр ямар асуудыг ярих вэ гэхээр энэ шоуны season 4-т оролцсон Jenna болон Aiden гэдэг хосуудын талаар ярилцах болно. 16 настай Jenna болон 17 настай Aiden нар үерхэд одоо дөнгөж жил болох жоо. Aiden болохоор залуус яг охидчиг овуляцийн үедээ тэг бит хоёрын яг тэгээ таарчихсан. Тийм болохоор жирэмсэн болсон гэж бодож байгаа. I know now that there's a certain time. Aiden said boys ovulate just like a woman does. And you both gotta be doing it at the same time. Гэхдээ яг үндэ зүгээр л хамгаалалт хэрэгэлдэггүй байсан байгаа байхгүй юу? Албан ёсоор болцохоос өмнө буюу харьцаж эхлээд ердөө 3-7 хоногийн дараа жирэмсэн болсон. Тэгээ зүгээр чадалж агаад тэгээ хулгаагаар Эйдэнгээ гэрлүүн ордог болсон гэж байгаа. Тэр үедээ жирэмсэн болчихсон. Тэгээ Эйдэн эннийхээ талаар ярихдаа чи ингээд албан ёсоор үерхэж эхлэхээс өмнө жирэмсэн болчоо үсттэй гээд айгу тийм бархалтай ярьдаг. Тэгээ мэдээж Jenna-гийн хувьд энэ нь бол айгу ичмэр зүйл. Jenna-гийн хувьд аавтайгаа болон хойд ээжтэйгээ амьдардаг. Хойд ээж нь 15 настайдаа хүүхэд төрүүлж исэн гинэ. Тэгээ тийм болохоор Jenna шууд хойд ээжтэй очиж хэлсэн. Би жирэмсэн болчлоо. Байгаад байна. Яах вэ гэд. Харин аавд нь болохоор Эйдэн хэлсэн гинэ. Зүгээр л ингээд юу ч боллоогүй юм шиг ирээл 3 тест үзүүлээл танаа охин жирэмсэн болчлоо гэд хэлсэн гэж байгаа. Тэгээ тухайн үед аав нь бүр ингээ яг бяцхан охин алдсан юм шиг л айгүй тийм гонигтэй санагдчихсэн. Харин хойд ээжийн хувьд Jenna-г айгүй хөөрөвдөжсэн. Яагаад гэвэл юу туулах гэж байгааг нь мэдчихсэн болохоор. Удахгүй Jenna 17 хүрэх гэж байгаа. Тэгээ машин авахыг хүсэж байгаа. Тэгээ төрсөн өдрөөрөө би машин л авна гэж аавдаа хэлээд байгаа. Тэгээ тэр нь бүр luxury машин заяа. A car. Right, we discussed the car thing. Like, you know exactly what the deal is with the car. Really want a car for my birthday, and I would really like it to be a luxury car. Аав нь болохоор одоо чи удахгүй ээж болох жоо юм чинь дүнгээ сайжруулаа. Тэгээд ядаж нэг мөнгө төгрөгийн үн цэнийг ойлгоод ажил хийгээд гисэн чинь Jenna би тэгж яах юм. Гэхдээ угаасаа л надад машин авч өгнө сте та гэдэл. Ер нь бол аавыгаа тэгж амар шалдаг төрлийн охин байхгүй юу? Дүнгээ сайжруулах юм бол чамд машин аваад өгөө гэж хэлээд тохиролцсон ч гэсэн дүндээ ерөөсөө огт анхаарахгүй зүгээр л миний төрсөн өдөр юм чинь би жирэмсэн юм чинь би таны охин юм чинь би машин авъя гэж шалгаар шийдсэн байдаг Jenna-гийн хувьд. You're overdue for a car, but I really want a car, and I think I'm gonna get a car. What else would there be to talk about? Аав нь хариуцлага үүрүүлж сурахаар нохоо салхилуулах зэрэг юм амархан хагас цагийн ажил хийхийг даалгасан ч гэсэн яагаад би тийм хийх ёстой юм? Why would I do that? Тэгээ сүүлийн хэдэн сар нийтдээ $25,000 Jenna-гийн хэрэглээнд аав нь ингэ шилжүүлсэн гэж байгаа. Амар гоцтой $25,000 гэдэг чинь амар хүмүүстэй тий хэдхэн сар хэрэглээд дуусна гэж боддоо. Тэгээ тийм амар үргэлгэн болохоор мөнгөний үн цэнийг жоохон ч гэсэн ойлгоосэй гэж хүссэндээ ажил хийхийг даалгасан юм байна. Тэгээ Jenna-гийн хувьд болохоор огт ажил хийх хүсдэггүй. Тэгээ Эйдэн хэлж байгаа хгүй юу? Би ингээд domestic engineer баймаар байна гэд. Тэр нь юу юм гэсэн чинь гэрээ эзэгтэй ажиллаа хийгээд хоолоо хийгээд гэрээ цэвэрлээд хүүхэд гаргаад хүүхэд төсгөөд байдаг тийм уламжлалт технэрүүд эдэн штэ. Тийм мэрэгчлээ болмоор байна. Нэг төрлийн айгуу гоё агааз эмэгтэй хүний тэр их ажлыг ингээд мэрэгжил гэдэг утгаар нь Jenna хэлж байгаа болохоор I want to be a domestic engineer. What? It means I stay at home, I can cook, I can clean, and I raise children. That's a hard job. I don't know why you're laughing. Jenna багасаа аавын амиа охин байсан. Аав ээж нь багдан салсан ч гэсэн байнга аавтайгаа уулздаг. Ээжтэйгээ 8 дугаар ангиас хойш таарахгүй болсон учраас аавтайгаа амьдардаг болсон. Аав нь хэлж байгаа байхгүй юу? Jenna уг нь ингээд миний амин охин байсан. Надад өстэй сайн байсан. Одоо болохоор аавын охин байхаа болцсон. Jenna зөрүүлээд 17-т хин ч аавын охид байдаггүй юм. Гэх нэг тийм жоохон тэгээд энэ насан дээр уусаа юм л байдаг да. Jenna аавыгаа шахаж эхэлдэг. Би машин аавна сте. Би өнөөдөр машин аавна сте. Өнөөдөр миний төрсөн өдөр штэ гэсэн чи аав нь чи ээж болох гэж байгаа юм чинь юм чи арай том байдлаар хараад хаа. Чи ингээ яг өсвөр насны хүүхэд чиг машин аавна гэж зүтгээд байна. Тэгээ том болсон нүдээр хар гэхэд Jenna жинхэнэ хашаа гаргаж эхэлдэг. Ингээ шууд уурлаа. Ингээ шууд амар царай марийн хувирлал амар болол заяа ёо. Төрсөн өдрөөрөө Jenna гадаана машинтай сэрнэ гэж бодсон ч гэсэн тэгж сэрээгүй учраас айгуу тийм муухай өдөр болж байгаа. Тэгээ найзтайгаа хумсан анзлуулахаар явдаг. Jenna жирэмсэн болохоос өмнө маш алдартай пари тэгэж нэг үдшилэг хэсэж явдаг охин байсан.
жирэмсэн болсноо мэдээд сургуулаасаа шилжсэн гинэ. Тэгээ хуучин сургуулийнхаа найзтайгаа уулзаж байгаа байхгүй юу? Тэгээ тэр найз нь би чамд нэг юм хэлжүүл чи айгу гуниглах бах те гэж тэгж байгаа. Тэгсэн чи Жена юу юм бэ хэл гэсэн чинь сургуульд яриа Женаг жирэмсэн болоод явцсан байлээ, шилжсэн байлээ гэ хүн болгон ярьж илээ штт гэж хэлээд Женаг уурлуулчихж байгаа. Тэгээ үнэхээр найз нь одоо муухай санагдана гэдгийг мэдж байгаа бол зүгээр амаадтай байж иж болдоггүй мах та. Тэгээ Жена уг нэг Кайли Женнер шиг те гинт ингээл том гүцтэй зураг Instagram-да хийгээл хүмүүст мэдэгдэн гэж бодсон гинэ. Тэгээ даанч хүмүүс шилжсэн зариуд нь жирэмсэн болоо явцны мэдсэн болохоор айгуу тэгэж гутарсан гэх юм уу? Saying stuff like right when you left. Oh my god, I'm upset. I thought I was in the clear. I thought I was gonna pull like a Kylie Jenner thing and like just post a picture of my baby one day. Тэгээ найз нь хэлж байгаа хгүй юу? Чамаас илүү би илүү шаналж байгаа. Яа тэгвэл би өдрөө алган чамаа гэстэй жирэмсэн болсон гэсэн тийм ховж ив сонсоод байгаа болохоор надад аюу хэцүү байгаа гинэ. Тийм бохоо. Аав нь хөрх юмтай машин авч өгөхгүй гэж бодож исэн ч гэсэн тэгээ эцэст машин авч өгөхөр болж байгаа. Тэгээ хойд жоохон хувьд Жена ингээд аавынхаа энэ сул талыг ашиглаад байнга өөрийнхөө хүссэн юмыг ахуулаад идэг нь таалагддаггүй. Тэгээ хамгийн гол нь ерөөсөө талархдаггүй гинэ. Талархдаг байсан бол нэг өөр хэрэг. Төрсөн өдрийнхөө маргааш нь Жена машинаа авдаг. Тэгээ аав нь ээдэн лөө залгаад Женаг аваад гараад иргээ залгасан чи ээд танаа аав чинь залгаж гин чамд гараад иргэнэ гэл нэг тийм амар нэг тийм гурэ. Who's that? It's your dad. For what? I don't know. He just said he's got something for you. Тэгээ эдний хувьд болохоор Женагийн аавтай Женагаас илүү сайн харилцаатай гэж өөрийгөө боддог. Жена Мэт хоёр ярилцдагаас илүү Мэт Эйден хоёр ярилцдаг гэсэн. Тэгээ Жена гарч ирээд машинаа хараад нэг иймэрхүү реакшн гаргаж байгаа. It's cold out. All right, you can show now. All right, take it off. Take it off, Jen. Oh my god, it's so cute. Oh my god. Thanks. Thank you. I'm glad. Тэгээ машин нөгөө Honda Civic гэдэг машин байгаа байхгүй юу? Тэгээ машиныхаа талаар luxury биш байсан ч гэсэн надад таалагдсан. Хөөрхөн байсан. I mean, it wasn't a luxury car, but it's cute. I love it. Тэгээ айгуу сүртэй машин аавн маам гिचэнгүүтээ машинда суусныхаа дараа бүсээ хийхэж мэдгүй зөө. Тэгээ бүсээ хийгэж гэсэн чинь та ингээд бүсмүсийн янзлаад өгчөөгүй ээ штэ. Why don't you have your seatbelt on yet? Because it's not started. Тэгээ аав нь ийм болохоор л машин авч өгөхгүйсэн юм бэ штэ. Ер нь бол Мэт буюу Женигийн аав нь охиндоо бүх зүйлийг бэлдэж эхэлдэг. Одоо хэрэгтэй бүх зүйлийг. Тэгээ хүүхдээ ороо авчирж ухсрах гэж бөө юм болдог заяа эднийд. Бөө хэрүүл болно. Тэгээ Жена ингээд шууд хүүхдийнхээ орыг харчаад ёо ямар том ор вэ? Наадах чи хаан тавих юм? Is that a crib? Maybe. That's really big. Where's it going? Бамбаны байгаа газар тэгээд Бамбан гэдэг нь Женагийн туулай. Ааваасаа ингээд туулай авч өг гэж гуйсан ч авч өгөөгүй учраас Эйднийг шалсаар агаад туулай ахуулсан юм байна. Тэгээ Бамбанда маш их хайртай. Аав нь Бамбаны байгаа газарт ор тавина гэхэд Жена бүр амар уралдаг. Тэгээ аав нь хэлдэхгүй Бамбан краш руу явна гэсэн чинь та өөрийнхөө нохоонуудыг краш руу явуулаач гэсэн чинь аав нь үгүй эн чинь миний гэр болохоор миний нохоонууд гэртээ байна. Чиний гэр биш учраас танаа туулай чинь краш руу явна гэд. Тэгээ бөө өрүүлж байгаа. The garage. Garage. I'll tell you to keep your dogs in the garage. It's because you don't own the house. Wait. So. Ор авчирч байгаад нь баярлах хэрэгтэй дээ. Ямар ч орлогогүй хоёр юм байж бүлтэн айгу том ор авчирч байхад вау, thank you гэд арай жоохон эвтэхнэр ярихгүй шууд ингээл аав руугаа дайралт хийж эхлэдэг байгаа байхгүй. Эйдэн бол аавыг нь маш их хүндэлдэг. Тийм учраас аавынхын талд нь ер нь бол аавынхын талд ороод яваад идэг. Уг нь бол тэднийд хүн байдаггүй илүү өрөө байд юм байна л та. Тэгээ тэр өрөөндөө хүүхдийн өрөө хийя гэж Жена гэлсэн чи аав нь үгүй ээ, тэн чин манад ирж байгаа зочид орж унтдгийн. Тийм болохоор чи зүгээр өрөөндөө хүүхдийнхээ орыг тавь гэд. Жена жирэмсэн баснаас хойш Эйдэн 3 сар тэдэд амьдарч байгаа гинэ. Тийм болохоор Мэтинд амьдарч байгаа учраас ер нь бол Мэтийн дүрмээр амьдрах ёстой гэдгийг Эйдэн бол ухаарчаад байгаа. Жена бол үгүй. So it's pretty much like everybody has to get along, everybody has to like each other. I think Matt's one of those people where he just wants to like get it done and over with like now. Тэг ингээл Жена тэнэг юм яриад Эйдний хажууд унгаж мунгаалзаа. Just to live in our house. What? Did you fart? Саяхан бас нөгөө Селена Гомезийн нөхөр юм билээ. Тэр бас унгаж мунгаал заваар та тиймэрхүү юм аа.
цацаад байсан шүү дээ. Oh my god. Ягаад умгахыг амар cute гэж бодоод идэв нөх хүмүүс. За тэгээ Жена аав нь үгэнд нь орохгүй өрөөнд нь хүүхдийн орой угсраад эхэлсэн чинь хойд ээж рүү явж байгаа. Яагаад өрөө гаргаж болохгүй байгаа. Миний хүүхэд том өрөөтэй байх хэрэгтэй үстэй гэж нэг тийм жоохон тиймэрхүү гомдлсон маягаар ярьж байгаа байхгүй юу. Тэгээ хойд ээж нь болохоор тийм ээ тийм ер нь л тийм ингээл ер нь жоохон хүлэн зөвшөөрөөд бас нэг тийм хинийхээс талд ордоггүй л эмхтэй байгаа. Тэгээ сайндаа биш мэдээж аавыгаа ятгуулахаар хойд ээж тэгээ ярьж байгаа штэ. Ээжний хувьд банд дургу ягаад үл амар өмхий учраас. Тэгэд угаасаа аавтай ярилцаа за энэ бамбаныг гаргачих гэсэн чинь яг ингээл аав нь бамбаныг гаргах гал туулаг ингэсэн чинь Жена бити нана хүр бол The rabbit it's so dirty that. Don't touch this. амар уралж эхэлдэг заяа. Эцэст нэг юм Кейти үнэхээр хүүхэд нэг өрөөтэй байх ёстой штэ энэ төр гэл нэг тиймэрхүү ярьж ийж тэд нэр өрөө гаргахаар болдог. Жена хүүхдийнхээ өрөөг тусна гаргаж чадж байгаа. Тэгээ энэ талаар ярихдаа хаяа Кейтигээр заавал юм хэлүүлэх ядаргаатай байдаг. Гэхдээ яг би хүссэндээ авчлаа байл ямар хамаатай. It's annoying that I have to go through Kathy to get what I want, but I gotta do what I gotta do to get what I want. За ингээ baby shower болохоор болоод Эйдний гэр бүлтэй хоол иддэг. Тэгээ Женагийн хувьд Эйдний ээжтэй аягүй дотн байдаг. Тэгээ тэдний гэр бүл 5 хүүхэдтэй. Тэгээ ээж нь 5 дахь удаага эмээ болох гэж байгаа. Одоо хүүхд өмнөх Эйдний дээдлийн ах нар эгч нар нь төрсөн гэсэн. Тэгээ бас л өөрөө 17 төдөө төрж исэн. My name is Shauna. I am Aiden's mom, and I'm going to be a Mimi for the 5th time. Having also been a young mother at 17, the same age Aiden is, it made life a lot more challenging for his father. Женагийн ээж аав хоёр нь энэ хагасанд одоо baby shower нь хийгээр тав гаргасанд Жена айгу дургуцдаг. Женагийн хойд ээж нь Эйдний ээжээс хагасанд завтай юу baby showerтэй гэсэн чинь Жена ингээ хадам ээж рүүгээ үгүй гэчихэл ингээ толгоогоор ингээ тохиод идэг за амар ивгүй. Тэгээ ээж нь бүр ингээ амар гахцаа. Би цагийн хуваараа харъя тий гэж үгээд. Are you going to be available that day? Yeah, I need to open my calendar. Okay. Because Тэгээ Жена яагаад тэр өдөр дургу аваа гэхээр төрсөн ээж нь ирэх боломжгүй өдөр юм байна л да. Ажилтаа өдрийн сонгоцсон. Тэгээ аав нь бараг зориуд тийм төрсөн ээж нь ирэх боломжгүй өдөр сонгосон гэсэн үг. Ээж аав хоёр нь бие биенээ бүр үзэн яддаг заяа. За тэгээ Жена ээжтэйгээ уулзахаар болж байгаа. Тэгээ ээж аав нь зүгээр охиноо бодоод ганц удаа тэр нэг бифе орхиод ач хүүгийнхаа төлөө бишээ зээх хүүгийнхаа төлөө тэнд байчж болдоггүй юм бахта бүр ингээд хүүхдийг хоёр талд ингээд гүйлгээл гөлөг царайлуулаад аюу хэцүү. Ээж нь болохоор чи ингээ аавтайгаа цуг ичгээд ээжийнхэн талынхантай baby shower хийчих гээд байгаа байхгүй. Хэрвээ тэгэх юм бол ээжийнхэн дахиж baby shower-д ирэхгүй штэ. Тэгэнгүүт зөвхөн Жанагийн гэр бүлийн л баяр болчихно. Тэгэхээр угаасаа аягүй тэнэг болчихж байгаа. Тэгээд Жанагийн хүсэж байгаа ганц юм гэх юм бол бүлтэн зээ хүн төрөх жохоод энэ хоёр одоо энэ хэрүүл уруулаа болоод эмээ өвөө шиг байгаад тэ намайг одоо хагас өнчин өсгсөн байж болно. Гэхдээ миний хүүд бол тийм амьдрал үзүүлмээргүй байна гэд ер нь л эвлэрхийг хүсэж байгаа байхгүй юу? Тэгээ ээж нь хэлж байгаа. За чи хүсчихвэл би очиё. Гэхдээ би зочин биш. Би хост хиймээр байна. Оролцоотой баймаар байна гэд. За одоо тэгээ Жена аав руугаа явж байгаа. Тэгээд ээжэд хэлсэн чинь ээжэд ирээ гэсэн. Гэхдээ би оролцмоор байна. Хост хиймээр байна гэж гуйсан. Та ээжэд ингээ хэлчихье. Чи ирж болно шүү гэж хэлчих. Тэгэл ээж ирээл өөрөө ингээл бүх юмаа зохицуулаа явчихна гэсэн чинь аав нь юун зохицуулах вэ? Юун оролцох? Hey, you can come. And it's not just hey, you can come. She wants to be a part of it. I'm going to stop you right there. You don't understand. Аав нь яагаад ээж нь үзэн яддаг вэ гэхээр ээж нь согтуу машин барьдаг, гараж мөргөн, тэг хүмүүсийг хараадаг ингээл юм амар хэцүү бааштай хүн юм байна л да. Ер нь л жоохон хэцүү бааштай. Capable of acting. Last time I saw her at her house, she was throwing garbage in the yard, causing a scene, beeping the horn at the top of the driveway, and yelling F you with her finger out the window, driving away. I don't want that around. I don't. Женагийн хувьд болохоор аав нь эхэлж ээжийг нь өддөг, санагддаг учраас та чимээгүй байчвал ээж тэгж тийм зан гарахгүй гэсэн байр суурьтай. За тэгэл хэлдэг байхгүй юу? Та ингэ чимээгүй байчвал ээж зүгээр л нөө гэсэн чинь аав нь чи яагаад дандаа намайг буруутгах чи дээ. Well, with the way you're acting now, because I don't want my mom to feel uncomfortable. Why would she feel uncomfortable here? Why would you feel? I'm sure you would do something to make her feel uncomfortable. I'm tired of getting blamed for everything. I'm not blaming you for You everything. just did, and that's bull. Okay. It's always just me, right? За ингээ бөө хэрүүл олж нэг мэжигээ авчирхаар болдог. Тэгээ ковидоос болоод айгу цомхон тэмдэглэж байгаа.
Тэгээ Жена хэлдэг байхгүй би өстө ковидод айгу баярлж байгаа. Яагаад гэвэл би энэ ийм том гидтэй байхад манай найзууд пром тэмдэглээд гой зураг нийтлээд явж явах байсан. Гэхдээ ковидоос болоод хинч пром тэмдэглэхгүй. Тийм болохоор би баг хожиж байгаа. За ингээ хоёр талаасаа амар бие бариад хичээж нэг юм бэби шоура хийдэг. Тэгсэн чи ээж нь тэнэгтэж эхэлж байгаа. Аав нь бол аач дуурахгүй байгаа ээжтэй. Бүр огт дуурахгүй. Тэгсэн чи ээж нь Женатай 3 жил уулзаагүй хуучны найзыг урьдсан байдаг. Тэгээ Жена гайхаад яагаад урьж байгаа гэсэн чи ээж нь юу яриад байгаа юм бэ? Чиний ингээ найз байсан хүн чинь чамд ирээд гээл чамайг дэмжиж байх нь гоё биш вэ нү гэсэн чинь Женагийн хувьд ёо наадвал чинь зүгээр намайг муулан тэхүү наа чи ингээд намаа ийшээ жирэмсэн болсон байлээ ингэсэн байлээ тэрийг хараараа энийг хараараа гэдэг намайг ховд хараан штэ та юу яриад байгаа ингээ ууралдаг. But don't get upset. Well, Jenna, it's annoying. Well, I get uncomfortable around people. Гэсэн чи ээж нь чи жаргалтай авах хэрэгтэй. Чи харин намайг ингэж хүн амтнд дууцсанд баярл заяа гэд. Тэгсэн чи ямар ядаргаатай ингээд жоохон дуун өндөрсөд ирж байгаа. Тэнгүүд нөгөө ойр хавийн хүмүүс чинь ингээл гөлөг царайлаад эхлэв штэ. Тэгээ эйдэн бол бүр шоконд орж байгаа. Is there a problem that I missed something? What the thing? Jenna didn't invite them. Тэгээ ээж нь би дахиж өстө чамд зориулж хүн урихгүй заяа. Би өстө дахиж ийм юмд оролцохгүй заяа. Би өстө амлчээ. Гэсэн би явлаа гэж мэгэд ер нь жоохон сумтай. Like, don't try to make it about you. Jenna, I won't ever do it again. What? Invite anybody to anything. Oh my god. And I'm Okay, tired lower of your it. voice. One. No, Yes. no. Yes. Like I'm gonna flip my Аав нь бол угаасаа тийм болохыг мэдчихсэн. Тэгээ бүх зүйлийн гол дүр болох гэж хичээдэг хүүхэн гэж хэлсэн чинь Жена ингээл уйлал. Ама тат наа чи угаасаа надад айгу хэцүү явдал байсан. And I'm not trying to hurt your feelings. I'm Well, then not. shut up. Like, I'm done. I'm not doing this. I'm not doing it. I'm done. Аав нь хэлээд байсан шүү дээ. Ээж чинь хэрэггүй ээ. Яах юм бэ гэдээ тагт чинь өөрөө дуудаж ээжийг авчирсан ээжтэйгээ муудалцаж байгаа байхгүй юу. Тэгээ Жанагийн хувьд болохоор ааваас нь илүү ээж нь түүний талд байдаг гэж бодож байгаа. Яг одоогийн байдлаар яагаад гэвэл адилхан ээж болох байгаа учраас ээжтэйгээ нэг жоохон дотн байх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ яг үүндээ хамгийн их анхаарал тавьдаг жинхнээсээ Жанаг анхаардаг хүн бол аав нь байгаад байгаа. Бэби шаврын дараа анх удаага ээжтэйгээ уулздаг. Тэгээ төрөх төхөөд ер нь уулзж байгаа. Ер нь бол ингээ жоохон өвдөд байна. Тэгээд ингээд байна. Би ингээ юмаа бэлдсэн гэл. Тэгсэн чи ээж нь та хоёр тусдаа өрөөдөө болно үстэй. Би аавтай чинь ярилгүйгээр очиж тусламаар байна. Хүүхдэд чинь гээд. Тэгээ дээр тусламаар байна гэсэн ээдэн сонсчоод ээж чинь чиний жирэмслэлтийн үед огт тусалж байгаагүй юм чинь одоо хүүхэд төрсний дараа туслана гэдэг чинь юу л бол. Тэгээ ингээл амар хатуу хүүхдэд заяа. Өөрийнхөө байр суурийг мэдээсээ тэр эмэгтэй гэж байгаа. Even when she says she was gonna help her with the baby, like Jenna's mom she doesn't do anything for us. Anything we've ever gotten help from is from Jenna's dad. I just realized it's her place. За төрөх төхөө тэр хоёр юмаа бэлддэг. Тэгээ Жена ингээ хүүхдийн хувцс бэлдээл цүнхэлжсэн чи ээдэн чи хүүхдтэйгээ уулзаагүй юм байж ямар өнгөнд ямар хувцсан дуртайг нь яаж мэдж байгаа. Stuff that he likes. I don't know how she could know what the baby liked. We haven't even met him yet. I know what he likes. Амар сонирхдаг юм манайхаа. Тэгээ амар инээдтэйгаас тэ. Хүүхэдтэй болохоор Лука гэдэг нэр өгөхөр болсон гинэ. Женагийн сонгосон нэр. Тэгээ яагаад гэвэл би тэрнийг одоо дүүлж гаргаж байгаа юм чинь би хүүхэдтэй нэр өгөх эрхтэй гэж Жена бодсон. Тийм болохоор Лука гэдэг нэр өгөхөр болсон. За тэгээд ээж цүнх гэж байдсан штэ. Тэгэл тэр цүнхөө ингээд дийлгээл ямаа яжсэн чи ээдэн памперс хийхгүй юм уу? Яг ийм царайны уралтай памперс хийхгүй юм уу гэсэн чинь Жена хийхгүй наа чин памперсны хийх болохгүй байх гэсэн чи ээдэн памперсны цүнх дийлгчээд памперс хийгээч. I don't need them right now. Put them in it. Okay, I will. Jenna's obviously not. Тэгээ яг энэ үеэс ингээ амар юм контролинг хяналттай тэнгиж хүнтэй айгу мухай харьцдаг хүн гэдэг нь харагддаг. Тэгээ өөрөө босоо хийхгүй байж олон юм яриад заяа. Шүүмжлээл суугаад идэг ёо. Танаас ийм юм болоод нийлээд идэг байна. Ээдний ингэж унжаад байгаа шалтгаан гэх юм бол Жена ээжтэйгээ уулзсан болохоор юм байна. Тэгээ ээдний бодлоор Жена ээжтэйгээ токсик харилцаатай. Жена
өөрөө хичээж ийж ээжтэйгээ харилцаатай байдаг. Ээж нь бол огт хичээж орж ирдэггүй. Гэж хэлсэн чинь Жена миний ээж л юм чинь чи дасан зохицох хэрэгтэй. Тэгж хэлсэн чинь Эйдэн хэрвээ ээж чинь эсвэл би явах хэрэгтэй бол би л явахгүй шүү. Хүүхдээ тэр үлгчнөөс аваа явна гэдэг заяа. Амар хил амтай боёогоо зтэй. Ямар ч хүндлэл байхгүй бүр. Йоо. It comes down to me have to leave, her mom have to leave. It ain't gonna be me. I'm taking my kid and I'm out that bitch. 39-7 хоногт одоо сэдэлтээр төрхөөр орлдог. Тэгээ яагаад гэвэл Жена удаан жирэмсэн явахыг хүсээгүй гинэ. Ер нь бол энэ том гидсэнээс залхлаа. Тийм болохоор гэл сэдэлт хийлгчээд төрчийгээ бодсон заяа. Тэгээ эмнэлэг рүүгээ явнаа. Эйдэн сүүлийн үед тэднийд бага ирэх болсон гинэ. Ер нь бол жоох ингээл эхлээл айгүй ингээл халамжлал те яах вэ хүүгээ явж исэн хүн чинь сүүл рүүгээ бүр ингээ унтарсан гэх юм уу. Барилгын ажил хийгээд маш их ядарж байгаа гинэ. Аав нь хүртэл ингээ та хоёр зүгээр үг асууж байгаа. Эйдэний сэтгэл зүрх одоо юм хүмүүс Женатай хамт байхгүй юм шиг санагддаг болсон. Тэг бүр аав нь Эйдэн ингээ цаашаад миний охинтой хамт байх хэсэгт нь би эргэлзэж гин, санаа зовж гин гэж аахгүй бүр тийм төвшөнд хүрчихсэн гэсэн. Эйдэн шууд орж ирээд машина хөдлөг би яммаар байна. Come on, so I can move my car. What? Okay. Гэдэг за амар forced нөгөө хүчилсэн маягаар ярьж байгаа сте. Тэгээ продюсер асуудаг байхгүй хүүхэдтэй болохгүй сандарч ийнэ гэсэн чинь үгүй. Өдөр болгон хүүхэд навшин нөхцөл төрж байгаа. Тэгээ би тийм биш болохоор надад санаа зовхцуул алга. Би тэр навшин хүмүүсээс хамаагүй дээр. There's kids born every day in super situations and they survive. I am more than capable of caring for and loving a child. Хоцорч яваага байн гэж Жена сануулад байсан чинь Эйдэн ууралж эхэлдэг заяа. Йоо ингээд уурлах нь бүр амар дарамттай ууралдаг бацаан заа. Бүр ингээд амар дарамттай ингээд бачимдмаар хажууд нь байгаа хүн бүр ингээд бачимдмаар. Тэг төрхгөөд явж иж ингээд нөхрөө царайшлангийн одоо нөхрийн уур хизээ гарах бол гэж бодож модно гэж боддоо. Oh my god. Уг нь ингээд тайвшруулаад юм хүм ярих хэвээр байтал чинь I'm in a bad mood. Бистэ надад л муухай. Тэг би бол одоо муудэнд тайвшруулах муудэнд биш байна л гэдэг аахгүй. За сэдэлт буюу гимэрхүү 5 см-ийн волейбол гэдэг нэг тийм юм хийлгэж байгаа. Би бол тэр нэг юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Юу гэсэн би сэдэлтгээ явчих юм. За ингээл өвдөөл эхэлсэн чинь сэтгэл зүгээр нь дайралт хийгээд эхэлж байгаа. За юу идмээрэн гэж асуусан чинь Жена нэг юм хэлдэг байхгүй юу? Тэгээ ойлгосонгүй гэсэн чинь гэж жоохон ингээ муухай орилоо хэлчихтэй. Тэгсэн чинь чи ямар бүдүүлэг юм бэ? Йоо бүр хичмээр бүдүүлэг юм аа. Чи юм байхаар чинь би байн гууртай байх нь аргагүй юм байна. Want to eat? What? What do you want to eat? Panera bread. What? Panera bread! Okay, well speak up. Like, oh, I said what? You're so rude. Like, you're seriously just embarrassing like rude. No wonder I'm in a bad mood all the time. Жена шүнжэнгөө өвддөг. Гэтэ айгу гайгүй харагдаж байгаа. Тэг аавдаа уурлал. Аав нь ингээл юу идмээрэн гайгүй юу гэсэн чинь та намайг залхаагаад байна. Дугаа бай. Би юу ч ярмааргүй байна гэж байгаа. За. Ер нь бол ааштай. Тэг ааштай хувьд ааштай. Гэхдээ Эйдэнээс илүү ааштай биш байгаа байхгүй юу? Зүгээр аавдаа л томордог за. Right now? What? What do you want right now? Nothing. Nothing to eat? Not this second. Тэг Эйдэн бүр одоо хүртэл ингээ муухан аашлал бүр амар залхацсан бүр Женаг үзэн ядаж байгаа байхгүй юу? Тэгэл нэг юм хүчээр юм хийгээд байгаа юм шиг юм хом мэдээл юм хом яриад ахтан Жена бүр ингээ алхам тутамд нь ууралдаг. Бүр бачимдаад байгаа байхгүй юу? Тэгээ Эйдэн гол нь огт ингээ тайвшруулж тэр ч одоо өвдөд байгаа өвдөлт өгöd байгаа хүн штэ. Тэгээ тэрэнд нь огт тайвшруулахгүй зүгээр л I'm in a bad mood. Тийм л шалтгаан тоочод яваад байгаа юм бүр. Тэр нь л амар галзуурмаар. Jenna's obviously not happy with me, but I'm not trying to come off as like rude to her. I just want a little bit of silence, you know what I mean? За ингээ бөөндөө имлэг юмнаа. Аавтайгаа хойд ээжтэй Эйдэнтэй те. Тэгээ Женагаа болохоор төрсөн ээж нь зүгээр унтж яхад аав нь яагаад дагаад яваад байгааг ойлгохгүй байна. Би бол амар санаа зовж байна гэж мэгээд. We'll probably get there and your mom will be like, No. I'm still sleeping. my mom's already there. I can't deal with that today. Тэгэрсэн чи Эйдэн тийм үү манай ээж аль хэдийн боссон штэ.
Аав л хөөрхийн амтай охиндоо санаа зовдгүй нь тэр ахгүй юу? Ээж нь санаа зовдөггүй нь тэр ахгүй юу? Тэгээ Жена алж аахгүй юу? Би өнөөдөр ээж мэжийн талаар юусэн ярмааргүй шүү гэд. Аавын хувьд хөөрхийн амтай охиноо өнөөдөр алдаж гинэ гэж амар санаа зовоол. Санаа зовхоос өөр юм хийж чадахгүй. Яагаад гэвэл нөгөө коронавигаас болоод орж болохгүй. Аав нь тэгээ охиндоо санаа зовхоос гадна Эйдний ааш өнөөдөр сайхан байгаасаа гэж санаа зовдөг. За амар зовцсон. I hope Aiden's mood is cleared up. It's kind of hard to tell which it is, if he's grumpy and irritated or. Тэг өвдөж яхад нь Эйдэн ингээл уцаа оролдоол ямар сонирхолгүй бүр хажууд нь ирж юм ч ярихгүй заяа. Тэг аав нь Эйднийг охинд нь бүр ямар ч анхаарал халамж үзүүлэхгүй байгааг мэдж байгаа ч юу ч хийж чадахгүй байгаадаа бүр ингээл бачимдаал бүр айгүй хэцүүдэг тий. Эйдэн өнөөдөр сайхан ааштай хагаад миний охинд халамж тавиасаа гэж бодож байгаа гэсэн үг, залбирж байгаа гэсэн. Эйдэн бол өөрийгөө тодорхойлохдоо эмоц ихтэй хүн биш гэдэг. Тэгээд одоо энэ бүх төрөлтийн хугацааны турш Эйдэн бүр нэг ч үг хэлж тайвшруулж те ингээл барьж марж одоо нэрээ миний хайр чаднаа мадна гэж огт юу ч хэлдэггүй. Ягаад тийм хичээл сэтгүүлгүй байсан юм бэ гэж асуусан чинь би угаасаа тэр өвдөлтөнд нь юу ч хийж өгч чадахгүй штэ. Би өвдөлтийг бууруулж чадахгүй штэ. Тийм болохоор гээл хөвтөд идэг заяа. I don't have a very like big category of emotions. What? I don't know. That's so weird. Яа өөх ч гэсэн үйл хөдлөл ахгүй юу? Яа амар галзуурмаар бүр. За ингээд Лука төрнөө. Тэгээ Эйдэн хүүгээ төрөхт нь нэг юм нулимс туслуулсан гинэ. Тэгээ Жена алж аахгүй чи уйлсан ш гэсэн чинь үгүй уйлах нулимс туслуулах хоёр ч өөр. Warm. Not really. There was a tear in your eye. There's a difference between a tear and crying. За хүүхдээ төрснөөс хойш Эйдэн бүр маш сайн аав байгаа. Тэгэл байнга ингээл юм хумын солиол бүр ингээд Женагаас илүү хүүхдээ авдаг. Лука төрөхдөө төрөлхийн зүрхний шугамтай төрдөг. Тэгээ энэндэн Жена бол айгу тийм санаа зовж байгаа ч гэсэн Эйдэн санаа зовдөггүй. Тэг ингэж хэлдэг. Би төрөхдөө зүрхэндээ нүхтэй төрсөн. Тийм болохоор манай хүүгийнх нэг тийм сериосны бол биш. The baby was born with a heart murmur, but I'm not worried about the murmur just because millions of babies are born with them. Okay. It's still scary. I don't know. I was born with a hole in my heart. За ингээд Женагийн ээж аав нь хүүхдээ төрснийг нь тэмдэглээд парти хийхээр болдог. Тэгээ төрсөн ээж мэжийн үрээд Эйдэн хүүгээ эмнэлгээс авч гарахтаа маш удаан жолоо барьдаг. Уг нь бол амар барьдэн штэ тий. Жена манайг өвдөж явахт ч юм бүр ингээл сэгсжүүлэл аваа явсан. Тэсэн чи хүүгээ төрсөн чинь амар удаан жолоо барьдаг. За дэвшил. Yes, дэвшил шүү. Тэгээ парти руугаа явнаа. Бөөн хэцүү би биэндээ дургуун хүмүүс үлээж байгаа штэ. Oh my god. Эйдэн шууд одоо Женагийн ээж нь ирсэнд дургуун хүрдэг. Тэг ингээд ээж нь аудын баярын минь төргий гэсэн чинь бүр огт дуурахгүй шууд гэрлөөгөө явж орсноо. Өөрийнхөө ээжэд хүүгээ өгчдөг. Goodness. Look at those cheeks. I was most excited for my mom to meet him. I think she was the only one that I really kept. Тэгээ өөрийнхөө ээжэд хүүгээ тэрүүлсний дараа өвөөд нь тэрүүлнэ. Өвөө бол тэг маш их зүйл бодож байгаа гэдэг нь харагдаж байна. Тэгээ юутай ч ингээ гэр бүлүүд ямар ч юм драмааргүй шинэ хүнийг хүлээж авдаг. Эйдэн ингээ өөрийн 4 цагт босоод ажилдаа явдаг гинэ. Тэгээд оройн нэрдэг. Тэгээ Эйдэний хувьд уламжлалт ихнэр хүсдэг. Ингээ гэртээ суугаад хүүхдээ өсгөөд явдаг. Тэгээ өөрөө болохоор ажиллаа хийгээд мөнгө олоод гэр бүлээ тижээх нь өөрийнх нь үүрэг гэж боддог. Тэгээ ээж нь бас ингээд 17 тоогоос хойш гэртээ суугаад хүүхдүүдээ өсгсөн учраас ээж чиг ихнэр хүсдэг гинэ. За ингээд season 5 эхэлдэг. Шоуны ихэнд Жена Эйдэн хоёр бүр ярихаач байсан байдаг. Тэгээ Жена хэлэхдээ Эйднийг маш их өөрчлөгдсөн. Тэгээ ингээд надтай ярихаа байсан. Бид хоёр ингээд өмнөшгөө гой байхаа байсан гэж ярьсан чинь Эйдэн юу яриад байгаа юм бэ? Чистэ өнхөө дандаа утгагүй юм ярьж байгаа. Дандаа удлаа ярьж байгаа юм. Жена уг нь бол зөндөө надтай ярилцаач ээ. Нэрээ хоёлаа ингээд тийг ингээ гэсэн гэж зөндөө гуйсан ч гэсэн Эйдэн бүр огт тоодоггүй. Тэ юу яриад байгаа. Ийм гой харилцаатай, ийм гой байхад чинь чи дандаа харилцаагаа муухай юм шиг харагдуулах гэж хичээдэг үстэй гэсэн байр суурьтай. Тэг ингээ өөрчлөгдөхгүй гэдгийг баг багаар мэдэрч эхлээд Жена салахаар шийддэг. Эйдэний энэ амар явуургүй, унтаа, ямар ч хичээлтгэл байхгүй юм зомби шиг байдлаас Жена үнэхээр залхаад тэгээ ерөн салахаар бэлдээд ажил төрөл хайгаад орон байр хайж эхэлж байгаа. Тэгээ Женагийн хувьд нөгөө нэг их сургуулийн энтерт ороогүй болохоор Доула гэж ядэн штэ.
Лили Лоренс хоёр дээр гарсан нөгөө төрхтөн гэж бэлдэж өгөөл, тайвшруулж өгөөл, эмч нартай ингээ ярьсдаг хүн. Тэгээ тийм сургалтанд суугаад өөлөө болъё гэд Эйдэн хэлдэг байхгүй юу? Тэгсэн чи Эйдэн юу яриад байгаа? Чамд кредит карт байгаад дээ. Би ажил хийж гин. Тэг хин хүүхдээ өсгөх юм. Тэ чистэ дандаа худлаа ярьж байгаа юм. Би чамайг дуулаа болно гэж бодохгүй байна. Чистэ амар тэнэг. To pity you. I'm not doing this no more. She offended me. Jenna wanting to be a doula is stupid as hell. I think it's best for one of the parents to be like the main source of income. Үзэл бодлоо зүгээр илэрхийлж болно шүү дээ. Тэгэхгүй ингээд хажуудах хүний бүр ингээд унтартал нь чи тэнэг мангар эргүү дандаа хотлоо ярьдаг гэж хэлэхээр угаасаа хинч тэр хүнтэй байхыг хүсэхгүй. Тэгээ харилцаа нь ямар төвшөнд байгааг тэгээ Женагийн сэтгэл зүрх ямар төвшөнд байгааг Эйдэн бүр ерөөсөө ойлгодоггүй. Тэгээ ам нэгээл энэ тухай ярих юм бол би мөнгө олж гин, тижээж гин, тэгээ би ингээд хүнийхээ үргийг гүйцэтгэж гин гэдэг. Хамтрагч байгаа сэтгэл зүг ойлгох чадваргүй гэсэн үг. Женагийн ээж аав нь хойд ээж нь гэ бүгдээрээ амралтанд явдаг төрсөн ээж энэ. Тэгээ Эйдэн бүр уурлаа л байдаг заяа. Гэрээс гараагүй хахад л ууртай байсан. Тэгээ амралтанд ирсэн ч ууртай. Эйдэний хувьд би зөндөө мөнгө гаргаж байгаа. 7 хоногт 40 цаг ажиллаж байна. Бид нар угаасаа 7 хоногт 40 цаг ажилладаг үстэй. 5 өдрийн 8 цаг гэхээр бүгд л 40 цаг ажилладаг шүү дээ. Тэр мөнгөөр миний урайгүй хүмүүс амраад байгаа нь таалагдахгүй байна. So because I wanted to go on vacation and there's people were invited that I wasn't told about. Тэгээ Жена алдахгүй би танаа гэр бүлтэй аялахдаа ийм үг хэлсэн бол яах вэ гэсэн чинь амаа тат. How would you feel if I was on vacation with you and your mom and your mom's family and I was just like, I don't want to spend time with them because I don't even want them here? How would you feel? Зүгээр л Женагийн оршихуйг үзэн ядаж байгаа сте. Эйдэн хэлж байгаа. Чи дандаа намайг муу залуу болох гэж харагдуулдаг. Харилцаагаа дандаа муухай юм шиг харагдуулдаг. Яагаад ингэж идэв? Өөдөд идэв юм уу? Чи дандаа худлаа ярьж явах юм. Жена угаасаа ингэж жаргалтай байхаа болоод анхаарал халамж хичээл зүтгэл хүсэж байхад Эйдэн бүр ямар ч сэтгэл хөдлөлгүй. Би угаасаа ийм гэдэг үгээр ингэ бүх юмаа дардаг, шалтгаалдаг. Тэгээ ингээд амралтанд Эйдэн хэлж байгаа. Би чамаас залхалаа. Гэрлүүгөө явлаа. Дууссан. It's the biggest bull I've ever heard. It's like offensive to me right now. I'm not trying to offend you, but I just feel like we're not very compatible. It just makes me sad. No, you know what? Anyways, I'm done. I'm done. За тэгээ энэ хоёр салдаг юм аа. Тэгээ зургийн авалтаар ч гэсэн те чи дандаа утахгүй юм ярьдаг. Дууссан. Одоо хоёлаа болиё гэ Эйдэн босоо явж байгаа. Тэгээ Жена уйлж үлдээл. За ингээ season 5-ын хоёрын салалтаар дуустдаг. За season 6 дээр бас Жена ордог. Гэхдээ өөр хүнтэй ордог юм. Хоёр өөр хүнтэй ордог гэсэн. Тэгээ season 6 эхлэхэд Жена ингээд Эйдэн лөө ярих гад холбоо ярих гад үтсэн чинь бүр Женагийн уцыг огт авдаггүй бүр огт холбоог байгаа юм бэлээ. Жена анхны үүсэлтийн эзэн JJ-тэй холбоо барьж ярих болсон. Эйдэнээс салсны дараа бист нэрээ тэглэнглээ гээл JJ рүү залгаж яриад. Тэгэл JJ тэр хоёр аяйгуу сайхан яриа нийлээл болцож эхлээд одоо 9 сар болж байгаа. За ингээд тэр хоёр бас л хамгаалт хэрэглэхгүй байж байгаа жирэмсэн болчихж байгаа. Жирэмсэн гэдгийг хэлсэн чинь JJ би одооноос эхлээд хамгийн сайнаар хичээх болно гэл ингээл нэг хөөрхөн ярьдаг. За энэ season 6 дээр гардаг хамгийн том шок гэх юм бол JJ-ийн ээж нь тэгээ Жена JJ хоёр хамт амьдрахаар Мертл бич рүү нүүдэг. Тэгээ талархлын баяраар Женагийн ээж аав хоёр нь ирээд JJ болон тэгээ худтайгаа уулзахаар ирдэг. Тэгээ JJ-гийн ээж Андре нь өөрийгөө ингээд танилцуулах үедээ намайг Андре гэдэг би өнөөдөр Женагийн ээж аавтай уулзахаар маш их догтлж гин гэснэ. За энийг хасчаарай. Би яг үндэ догтлоогүй шүү. Наад ерөөс энэ уулзалт хамаагүй. I'm excited because I'm not. Like I didn't really care either way. JJ-гийн ээжийн хувьд ачхуу хүсээгүй. Тэгээ Лука сахилахгүй энтэнд хоол идэж заваар туулахад дургу. Би сайн хүүхдүүдэд дуртай. Лука шиг заван хүүхдүүдэд дургу. I don't want grandkids. It doesn't interest me. Grandkids would mess up my house too much. Тэгээ хүүхэдтэй хүнтэй сууж агаад нээж нь жоохон дургуун хүрээд ах шиг байгаа. За тэгээ энэ үйлрэлд энэ хоёр ингээд хүүхдэд төрүүлээд ингээд хамтдаа драмагүй дуусгадаг. Шоуны дараа JJ болон Жена хоёр салцсан байдаг.
Бас их сонирхолтой. Нэгдүгээрт JJ хүүхдийнхаа baby shower-т ирээгүй. Өөрт нь зориулж baby shower хийж яхад ирээгүй гинэ. Хоёрдугаарт JJ-гийн ээж Андрейн дандаа JJ-гийн алдааг засаж явдаг. Одоо хосын харилцаанд гаргасан алдааг нь хүүгийнхаа өмнөөс засаж явдаг. Тэгээ JJ хангалттай төлөвшөөгүй ваа болно гэж бодохоор сандраад байна гэсэн шалтгаан хийж ингээд амар их алдаа гаргаж явдаг. Хүүхдээ төрөхөд эмнэлэг цуг байгаагүй. Тэгээд хөхүүлхийн оронд уугч энтер гэж дургууг нь хүргэсэн гэж байгаа Женагийн. Ер нь аль ч юм уу ээж гэж хэлдэг байсан. За тэгээ энэ хоёр салаад Жена чи ингээл баахан ингээл TikTok дээрээ тэ инста ийм байсан тийм байсан би ста нэрийн энэ хүүхэдтэй хамт амьдраад би ста ингэж завлаа тэгж завлаа гэж ярьж байгаа байхгүй. Энэ хүүхэд гэж ярьж байгаа. Тэгчингүүтээ буцаад нийлсэн лээ. Тэгээд сүү тавьсан лээ. Айгуу сайхан амьдарч байгаа юм шиг үлээ. Жанагийн хувьд болохоор одоо инфлюенсер маягийн хүн болцсон. Тэгээ TikTok дээр сарын 15,000-аас 20,000 долларын ашигтай ажилдаг гэсэн. TikTok-ын энэ дээр оруулчээ та хэд маань орж үзмээр бол орж үзээрэй. За тэгээ энэ дугаарт маань эрхийн тэнэг жоохон охноос эмэгтэй хүн болж байгаа нэг охины замналыг гаргасан гэж би бодож байна. Тэгээ телевиз үзэгчдийн хувьд эхлээд Женад айгуу дургүй байсан. Тэгээ автаа яаж харцаад байгаа юм. Бүх юм дээр ууралдаг айгуу сониохон байна гэж ярьжсэн ч гэсэн season 6-г үзэж дуусгаад хайргүй хүнээсээ салж чадчихээн. Болохгүй газараасаа явж чадчихээн. Өөрийнхөө төлөө хичээж чадчихээн. Мөнгө олж чадчихээн те. Үнэхээр сайн ээж байж чадчихээн. Өстөө нэрээ гоё охин байна гэсэн юм хейтлүүлэхээс хайрлуулах хүртэл явж чадсан оролцогч байна. Энэхүү дугаар маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараараа хэдүүлээ охтын яриагаар уулзцгаа. Ямар сэдвээр яриулмаар байгаагаа доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.